Эрхэм хүндэт тэнгэр шүтлэгтэн та бүгдийн амрыг алтгая. Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрөөр дэлхийд дахин болсон үйл явдлаар эхэлж байна. Өмнөд Солонгос бүх нийтийн их тайван холбооноос шашин шүтлэг, эрх чөлөө бод түгээмэл үнцэн сэдвийн дор шашин хоорондын удирдагчдын баг хурлын Өмнөд Солонгос Сөүл хотын Лоте хотел World зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь Өмнөд Солонгос болон гадаад 250 гаруй шашны удирдагчид тэр дундаа Америкийн нэгдсэн улс, Европ, Өмнөд Америк, Азийн 65 төлөөлөгч оролцов. Тэдний дунд сум хийдийн өргөн хүрээний уламжлал, бүс нутгийг төлөөлдөг хамт, Бишоф, Фастер, шашин хоорондын удирдагчид хамтдаа бүх төрлөختнийг холбосон шашны эрх чөлөө, оюун санааны эрхэм нэмтэн зарчмуудыг хаалгахын төлөө байна. Энэ хурал бол зүгээр нэг соёлын арга хэмжээ биш, харин үннийг зарлах ёстой. Шашин шүтлэг эрх чөлөө бол улс төрийн эрх юм биш. Энэ бол хүн бүрийн нэр төрт нэн чухал бурхнаас зайсан эрх юм. Шашин нь арчлалын ухамсар сулрах үед шудрах ёс эрх чөлөөний суурь ганхаж байна. Удирдлагын эмгтээлэг чанар нь урд өмнөөсөө илүү чухал болсон. Өснөр чуулган өндөрлөгөө. Үндэсний эв нэгдлийн өдрөөр Владимир Путин Москва хотын улаан талбай дээрх Кузьма Минийн Дмитрий Пажавскийн хөшөөнд цэцэг өргөв. Уламжлал ёслол Оросын мусульман шашнуудын оюун санааны удирдагч ерөнхий муфти мөн уламжлал шашны нөлөөлөгчид олон нийт залуучуудын байгууллагын гишүүд оролцов. Тэдний дунд Монгол үндэсний малгайтай хүү бусдаас содон харагдаж байлаа. 11-р сарын 4-нд Орос улсад тэмдэглэдэг үндэсний эв нэгдлийн өдөр нь 1612 онд Кузьма Минийн Дмитрий Пажавскийн удирдсан ардын цэргийн Москваг гадаадын түрэмгийлэгчдээс чөлөөснийг дурсдаг. Уламжлал ёслолд олон нийтийн болон залуучуудын байгууллага, анхдагч хөдөлгөөний гишүүд, ялалтын сайн дурынхны төлөөлөгчид, төвийн оюутнууд, эх орны цэргүүд, гэр бүл хороо, эх орныг хамгаалах сан, Хойд Кавказын цэргийн тойргийн Ахмад дайчдын холбоо, Оросын эрэл хайгуулгын хөдөлгөөн, бүх Оросын ардын фронтын идэвхтнүүд оролцов. Оросын холбооны улсаас Монгол улс зугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Евсиков, цэргийн болон агаарын цэргийн аташи, тушууч генерал Петроний тэргүүтэй элчин сайдын яамны ажилтнууд Монгол улсын батлан хамгаалах яамны урилгаар Улаанбаатар хот дахь Монгол цэргийн музейд зочлоо. Зочдод зөвлөлт холбоолуулсан маршал Жокийн нэрэмжит музейн захирал Дэд хурандаа Дэ амар тавин түүхэн баримт бичиг, газрын зураг 1930-аас 1940 оноод зэвсэгт хэрэглэл дүрмт болон соёлын хувцсны загвараас гадна 1945 онд Манжуурийн стратегийн давшилтын ажиллагааны буюу чөлөөлөх дайны үеийн цэргийн нэмэлтийн сэргэн босгох загвар мөн Дэлхийн 2 дугаар дайны үеийн зэвсэгт мөргөлдөөнүүдэд оролцсон Монгол цэргийн анги тэтгэлгүүдийн тугны их хувь зэрэг зөмрүүдийг онцлон танилцууллаа. Үйл ажиллагааны хүрээнд Оросын төлөөлөгчид Монгол хурандаа нийгэмлэгийн төлөөлөлтөд уулзаж эх онд тохиох Орос-Монгол хоёр улсын хоорондох дипломат харилцаа тогтоосны 105 жилийн зөвлөлт холбоот улсын 4 удаагийн баатар, бүгд найрамдах Монгол ард улсын баатар Жокийн мэндэлсний 130 жилийн зөвлөлт Монгол харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн хамтран тэмдэглэх төлөвлөгөөг хэлэлцэв. Хуралдаанд нийгэмлэгийн төлөөлөл, хурандаа амар сайхан, баяр сайхан, бөг нэгдсэн явдлын ерөнхийлөгч Дэ жаргал сайхан нар оролцлоо. Мөн энэ үед Авгаа их орон дайны жилүүдэд Монголын ард түмнээс зөвлөлтийн цэргүүдэд зориулан илгээсэн дурсамжийн ачааг Монголын ховдоос Оросын алтай хязгаарыг Биск хот хүртэл хүргэсэн Монгол Тэмээжингийн цувааны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулах ажлын бэлтгэлийг тусгаалan авч хэлэлцлээ. Өнөө бүрнээс өнөө хүртэл Монгол үндэснүүдийг дээдлж ирсэн гол шүтлэг мөнх тэнгэрийн тэнгэр үзэлт зан үйл олон мянган жилийг
улбаатай хүн байгалийн нандин холбоог илэрхийлсэн зан үйл байдаг. Энэ баяр монголчуудыг өргөн тэмдэглэдэг үндэсний их баяр тусгаар тогтносон улсын бэлэгдэл билээ. 1206 онд Чингис хаан Их Монгол улс байгуулад цагаан сарын хаврын ихэнх сар мал төлөвлөж эдээ цагаа өвс ногоо дэлгэрч байх үед тэмдэглэл зохистой хэмээн зарлиг болгожээ. Олон зууны турш цагаан сарын тэмдэглэснээр ирсэн хүн төрлөختний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг билээ. Энэ баярын гол утга нь ах トゥ төрөл саданда мэдлэх тэдгээрийг хүндлэх зан үйлд оршдог. Эрхэм хүнд цочноо өрхийн тэргүү малчин дэ Баянзул гэргий Монгол бөөгийн тэргүүн дээд дуудхан бэ бат жаргал нар ухтаавлаа. Бүгд найрамд орцсон Солонгос ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлжин сайд Оосынхоо жирийн малчны зочил цагаан сарын ясан малчин айлын хаврын мал төлөлтийн байдалтай танилцв. Элчин сайд Оосынхог дагалдан бүгд найрамд орцсон Солонгос улсын Пекхуа найрамд соёлын өргөний хамт олон иржээ. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн төлөөлөл Монгол заншлаар хүндэж очиндоо мөнгөн аяхтаас хаддаг барин угтлаа. Угтахад Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Аргал сайхан бөөгийн манлал хариуцсан өдөртөгч оюун тул дээжс хариуцсан гишүүн Тамжид түшээ нарыг төлөөлж номин ингэчин нар байлцлаа. Хүндэж очдыг байрын эзлэн суухад марин уурын их шиг суурайтаж бүгд найрамд орцсон Солонгос ард улсын Монголын хамтарсан цэцгсийн анхны баяр тэмдэглэсэн баримтат кино гарч зочид тэрхүү түүхэн агшнаа иргэн дурсаж сонирхон үзлээ. Баярын үйл ажиллагааны эхэнд эрхэм хүндэж очин бүгд найрамд орцсон Солонгос ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлжин сайд Оосынхоо үг хэлж баярын мэдлэгээ дэвшүүллээ. Энэхүү арга хэмжээний дараа Монголын бөөгийн төлөөлөл бүгд найрамд гарчилсан Солонгос улсад очилж Эртний Монгол хатны бууханд хүндэтгэл үзүүлсэн тухай баримтат киног тавьж сонирхууллаа. Малчин Баянзулын адуу, үхэр, хонь, ямаа бүхий фермерийн аж ахуйтай малаа суурин болон бэлчээрийн хэлбэрээр хослон хариулдаг. Бүгд найрамд гарчсан Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлжин сайд Оосынхоо Малчин Баянзулд бүгд найрамд гарчсан Солонгос улсын ардын зураачийн зурсан зургийг дурсгал болон өгсөн байна. Малчин гэрийн тэргүүн Баянзул гэргийн Монгол бөөгийн тэргүүн дээд дуудхан Бачаргал нар элчин сайд Оосынхог өөрийн өргөнд жичилж байгаад хүн талархлаа илэрхийлж хурдан удмын унаг бэлэглэв. Пекхуа найрамд соёлын өргөний хамт олон Монгол мориор аялж бас хаврын шин төл хураг ишгтэй хамт дурсгалын зураг даруулж байлаа. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Аргал сайхан цагаан сарын баярын зан үйл малчны хотгонд зочилсон хүндэт зочин бүгд найрамд гарчсан Солонгос ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлжин сайд Оосынхоо болон Пекхуа найрамд соёлын өргөөний хамт олонд баярын мэдлэгээ дэвшүүлж талархал илэрхийллээ. Ийхүү бүгд найрамд гарчсан Солонгос ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлжин сайд Оосынхоо болон дагалдан яваа төлөөллийн хамт Игэл жирийн малчин айл мөнх тэнгэрийн шүтлэг онгоны өргөөгөөр танилцсан сайхан үйл явдал болж өнгөрлөө. Монголчууд мөнх тэнгэрийн шүтлгээ амьдардаг гэртээ залж хэн ч анзаарахгүй Игэл жирийн байдлаар шүтэж ирснийг харууллаа. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн хамт олон зорилго чиглэлтэй ажиллаж үндэсний үнэт өв уламжлаа олон улсад сурталчилж байгаагийн бодит жишээ энэхүү хүндэт зочны золголт харууллаа. Улаан хотын зөвлөлтийн талбайд зүүн цэргийн тойрог Бурайдын гарнизоны цэргийн жагсаал боллоо. Цэргийн залыг Бурайдын улсад байрлах зүүн цэргийн тойргийн нэгдсэн цэргийн
гамаатлагч, үүрэг гүйцэтгэгч Оросын холбооны улсын баатар хушууч генерал Владимир Пляский үзэж сонирхов. Прадад нийтдээ 2000 орчим хүн 40 гаруй орчим цэргийн болон тусгай техник оролцов. Тэгэлхийн өмнөхөн Бурайд улсын тэргүүн удирдагчид, цэргийн командлагчид Монголоос ирсэн хүндэж очиж эндэрдээ байраа эзлэв. Баярын цэргийн барааж ёслолын ажиллагаанд Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн тэргүүн дэд удхан оюун туул удхан одон туянаар урилгаар олдсон байна. Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид дайнд оролцсон Ахмад дайчид хотын иргэд зочид төлөөлөгчдийн өмнө хүндэтгэлийн жагсаалаар алхлаа. Дараа нь зэвсэгт хүчний нэгдсэн армийн штабын жагсаалын ангууд Шаденкогийн нэрэмжит бие даасан харуулын мот буудлагын бригад хамгаалтын танкийн ангууд баярын параданд оролцов. Өгшгөө мөнгөний болох зөвлөлтийн талбайгаас агуу их орны дайнд оролцсон Ахмад дайчид оролцогчдын үр сад, фронтын хөдөлмөрчид, тусгай ажиллагаанд оролцогчдын төрөл төрөсөд арга хэрийнх нь дурсгалыг нь хадгалан үлдээсэн баатруудынхаа хөргийг барин жагслаа. Өгшгөө мөнгө жагсаал нь ялалтын парадын салшгүй хэсэг юм а. Оросын холбооны улсын Бурайд улсын тэргүүн Зэдиновын урилгаар Улаанууд хотод очлон очиж агуу их орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын жагсаалын парадын ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүнийг баярын хүлээн авалтанд урьжээ. Бурайдын үндэсний музейд аваа их ялалт зөвлөлтийн ард түмний сэтгэлийн тэнхээ аваа ялалт нэртэй үзэсгэлэн нэгдсэн. Үзэсгэлэнд зөвлөлтийн ард түмний цэрэг хөдөлмөрийн гавьяа зүтгэлийн тухай өгүүлсэн 1941 оноос 1945 оны баатарлаг жилүүдийн архивын материал гэрэл зургуудыг танилцуулж байна. Монголын ард түмэн зөвлөлт холбоо тусад үзүүлсэн тусламжийн тухай тусад нь үзэсгэлэн гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн төлөөллийг Улаанууд хотод ялалтын байр зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Бидний музейн захирал огтон авч үзэсгэлэнгээ тайлбарлан танилцуулсан билээ. 1945 оны 3 дугаар сарын 9-нд 6 жил үргэлжилсэн дэлхийн 2 дугаар дайнд дуусч фашист Герман бууж өгөх гэрээнд гарын үсгэж зурсан тэр өдрийг хүн төрлөختнийг дайны аюулаас аварсан ялалтын өдрийг ийхүү тэмдэглэн өнгөрүүллээ. Оросын холбооны улсын Бурайд улсад соёлын яам 1-р оролцогч Владимир Кожевников агуу их орны дайны ялалт 80 жилийн ойн баярт оролцож байгаа Монгол бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхантай уулзж ярилцав. Бүгд найрамдах улсад 120 гаруй үндэстэй ясны төлөөлөгчид амьдардаг. Бурайд улс нь Оросын бусад бүс нутгуудаас буддизм, бөө мөргөл, үнэн алдарсны шашинтангууд ертөнцийн сүсгтнүүдийн өөр үндэстэн өөр шашны соёлын өргөмж сослоор ялагдана. Өөгийнхөө түүхийн нутгаар ингэж аялах нь ховор тохиолдол хэлээ. Одоо үеийн залуус судалгаа хийж асуудалд буур суурьтай хандхаасаа илүү шууд тулгуурлан дуурайх болжээ. Нэлийн өргөн газар нутагт тархан амьдарч байгаа хэмжээнд судлах шаардлагатай би Оросын холбооны улсын Бурайд нутгийн хөндлөн аялж явлаа. Монголын цайрлагын усан хүрхрээ бол Окинскийн байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ хүрхрээнд бүтээн байгуулалт өрнөж байна. Иргэн тойрон сүйдрэж байгуулж амралт хоолны газар байгуулагдсан байна. Бурунакоск гэж нэрлэгдэх газар Бурайд зооны зөн үргэлийн газар болжээ. Энэ газарт модон шон босгож аймаг бүрийн нэрийг дээр нь бичжээ. Нутаг нутгийн заншил бас нэршил байдаг. Бурайдын 7 аймаг тус бүр нэр нь хадаатай байх ажээ. Хамгийн голд хүн голууга дээдлэн өргөсөн их Бурайдын гол баганд төв суурилжээ. Харин түүнийг тойрсон бусад 6 аймагуудын нэгэд Монгол аймаг хэмээн тунхаглажээ. Эндээс биш хөтөлхийн гол философиг олж харсан юм. Энд залбирал хийж өргөлөө. Усыг нь овж ёсыг нь дагдаг. Энд залуучуудаа зориулж хідэн санаа бичгийг зорив. Улаанбаатарын ойролцоох Үлзийд хороонд хэдэн залуус энэ багныг дуурай шам босгожээ. Багныг бодвол Бурайд зооны хөндлөөс дуурайж хийсэн болов да. Судалгаа сайн хийж нухстай хандахыг монголчуудаа хүсэж байна. Өдөр дулаан шөнө хүйтэн байлаа. Саяны тусганы дэргэд 2 уулын хооронд орших нэгэн ингэж сувраг алсаас тод харагдана. Энэ бол Бурайдын зарим Галсано Юрий Субановичийн нутаглуулсан сувраг билээ. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн 3 жилийн арга хэмжээнд өргөдөн оролцсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бурайдын зарим Галсано Юрий Субанович байсан билээ. Тэрээр Монгол туурахтан улааш нарыг Монгол улсын их хурлын дэд дарга хүлээн авч уулзсан ховорхон түүхэн үйл явдалд биеэр оролцсон нэгэн билээ. Доод хөдөл гэдэг уулын дэрэгдүүр өнгөрөөд Бурайд олон зон зорин ирдэг мөргөлийн газар бол Тасман.
сарвч үлдэх боломжийн газар байгуулсан энэ үргэлжлийн газарт олон түмэн тасалдгүй ирдгийг илтгэнэ. Бүгд найрамдах Бурят улс Окинский дүүргийн засаг захиргааны төв Орлинг тосгон юм. Орлинг тосгонд зочдод хэрэгтэй бүх зүйл бий. Шатгуун түгэх станц, автобусны буудал, банкны салбар, кафе, тэрч байтугай зочид бодол байна. Орлигт орсууд, бурайдууд, соёотууд амьдардаг. Соёотууд бол саяаны нурууны эртний хүмүүсийн үр удам болох уугуул цөөнх ард түмэн юм. Бид энд Бурятын зарим Галсанов Юрий Субановичийн төрсөн ахын жигчсэн билээ. Дурсамж дүүрэн хамтын ажиллагаа сэтгэл мөн хүлээ. Тосгоны ойролцоо Орлигхийн өргөлийн газар бий. Дараа нь Синсиний талын Обтан өргөлийн газарт ирлээ. Улааног баг болон их хүргээрээ уулын дэрэг дээр өнгөрч хураг тосгонд очдог. Эндээс холгоо хөдөөгийн суурингийн төв тосгонд очдог. Сорок бол Ока голын баруун эрэгт Сорок гол зутгадаг Бурят улсын Окинскийн дүүргийн нутаг дэвсгэрт орших Соёот суурингийн засаг захиргааны төв юм а. Сорокийн өргөлийн газар залбирал хийлээ. Энд Москваны гэрийн онгод оршино. Энд бид залбирч өргөлөө. Энэ газар бол олон голын бэлчээр үлээ. Чухамхүү энэ бэлчаар хэмэх газараас Ока гол бие олж их гол болон урсдаг. Өндөр уул руу өгсөөр хойд талаараа тункаа руу, урд талаараа хамар давааны нуруугаар хилэлдэг. Зэм хэмээх өргөлийн газарт очдог. Холтос ашиглан барьсан овоохоо өргөлийн газар дэрэгдүүр аршаан урсна. Энэ бол байгалийн өрнөс тогтцтой газар юм. Энэхүү давцаг дээр цөөнгөө нур оршин зэрэгцээ, зүүн чихтэй орой дээрээ бурхан халдуу мэт зассан толгол бүхий түнхийн дүрс уус харагдана. Энэ л газараас Окинск сүсээр нуур оршиж, охоо ирхүү Око голыг 3 тиш их овон урсдаг юм. Нутгийн орсон суугчид уулын оргилуудыг онцгойлон хүндэлдэг. Бүрэн хаан бол мөнхөө сардик бол саяаны нурууны гол бунхан юм. Энэ давцгаас огцон мууруудна. Заан хэмээх хөшөөг өнгөрч Мөлекийн усан хүрхрээр ирлээ. Энд тус өвөрмөц хэлбэрээр оршдог. Энд өмнө Монгол хөөгийн их зарим одон хөөгийн хамт ирж залбирал өргөл өгч байсан газар. Жамуухын гэр хад нөхөн даваа хэмээх өвөрмөц байгалийн тогтц бүхий шүтлэгийн газрууд байдаг. Хоёрын хөндөр уулын дундуур ихтөө гарган урсах эрхүү гол урсна. Уулын ширүүн урсгалт эрхүү голд хар ус гол, цагаан ус гол нийлдэг байна. Энэ удаа Монгол хөөгийн тэргүүндээ дуудхан оюутал ирж залбирал хийж өргөлөө. Хэд амдын хувьд Андрей Аюунагийн гэр бүл угтан авч хүндэтгэл үзүүлдэг. Аршаан соёлын нэртэй хот Аршаан бол бидний амрах дуртай халуун Аршаан амар соёлын хот билээ. Аршаан хотын төв дундуур Кингэргийн урснаа. Голоод дагаад дээшлэхэд Аршаанаас гадна байгалийн үзэсгэлэнт газрууд хүрхрээнд очдог. Энэ бүс нутаг бөөгийн олон зүйлтэй холбоотойгоос гадна Монголын түүхийн олон үйл явдалтай салшгүй холбоотой. Саяаны Аршаанаас их зуруу уруудан тавхисаар их хөндөй дундуур явах төв замд ордог. Цааш явсаар Түнхий краны далайхаа тосгонд ирлээ. Бухан ноёнлоо явах замд хаалган дээр очиж зөвшөөрөл гуйж дээж өргөв. Уулууд өгсөөр Бухан ноёны шүтээний газар очив. Монгол бөөгийн төв байгууллагыг төлөөлөн Бухан ноёны шүтээнд залбирч хүндэтгэл үзүүллээ. Энд Монгол бөөгийн тэргүүн дэд удам оюутал, одон туяа нар хуур манжгаар бүүллээ. Бухан ноёны хээрийн онгон, их уулын ойд альч газраас ялгарах тод харагддаг. Ажээ. Хадны орой дээр барьсан модон байшинд Бухан ноёны онгодыг залсан байна. Түнхэсгийн дүүрэг нь Бурят болон Зүүн Сибирийн хамгийн ирээдүйтэй бүс нутгийн нэг болох Уус, Баялаг ургамлууд үзэсгэлэнт нуур, Тунгалаг голомгон хосолсон хөндийн өрмөц үзэсгэлэнт газрыг үзэх байна. Түнхэсгийн хөндийн байгаль бүсгэл гэсэн хоёр том нуурын дунд таатай байрладаг байршилтай бөгөөд байгаль нуурын хотгорын үргэлжил юм. Цааш Буртай замаараа илсээр Чингис хааны ширээ хэмээх түүхийн дамагт газар очлоо. Энэхүү хавтгай чулуу бол эстээр үеэс эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дамаг болсон газар юм. Иргэн тойрон онгон байгал сүр хүчээ харуулсан гайхамшигтай сайхан зохицсон ажээ. Монгол туурахтан Бурят олны шүтэн болсон газарт очисон болохоор сэтгэл өндөр байлаа.
Аршаанд бөг үний очих газрын нэг бол улсын тогшруулсан газар билээ. Буг ноён тахта алдаа гаргаснаас лус тогшиж үер болж уулнаас өхөр чулуу нурж бууж ирсэн аимшиг дүрийг энд харж болно. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн төлөөлөл жаргал сайхан, Монгол бөөгийн их удган бадам сүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, ган зориг, түшээ баасан хүү нар цагаан гэгэний сүмд зочлоо. Онцгой тохиолдолд таарсан бүхэл амьдралаа шашиндаа зориулсан 93 настай лам Юндан Базар гой учран золгох хувьтай ажээ. Тэрээр 16 наснда энэ хийдэд ирж номын дуу сонсож өндөр настан буурал байлаа. Бага наснаас нүд нь хараагүй болж 70 гаруй жил өнгөрчээ. Тэгээд их л дотн уулзцааж хууч хурч ярилцаж дурсгалын зураг авах. Энэхүү хийдийг Ванчин богдын хийд гэдэг бөгөөд 100 гаруй жилийн түүхтэй хэмээн хуучлав. Хийдийн гигантник цагаан гигэн богд гэж нэрлэдэг байжээ. Манай сүм Монгол улсын өдөртөх чой болсон гин өгсөн үүргийн дагуу Монгол Орсын цэрэг байлдаан хийхгүйгээр цагаан сүмийг тойрон гарч цагаан сүм дайны галт өвтөг аюулаас аврагдсан юм гэж танилцуулв. Хийдийн байдалтай явж танилцаад гол дугны зураглалыг авлаа. Бид зүүн сүндийн хошуунд дах цагаан овоогийн буддагийн сүм нь цагтаа 1000 орчим ламтай байсан энэ хийд одоо үлдсэн цөөн лам нарын санаачлагтай ажиллагаагаар өнөө хүртэл номоо уншиж байгаа юм аа. Өнөөдөр жилдээ ганц уншдаг номын өдөр таарч хэд хэдэн лам нар ирсэн байв. Хийдийн зүүн талд байрлах лам нарын байранд очлоо. 1958 оноос өмнө өвөр Монголд ойролцоогоор 700 орчим сүм хийд байсан бөгөөд ердөө 36 хийдээс бусдын сүйдснээс нэг ч дахин сэргийлдэг байна. Одоогоор байгаа эдгээр 36 хийдээ 17 нь баруун хойд бүсэд, 19 нь зүүн хойд бүсэд байна. Одоо нийт 2800 лам хуургын 1600 баруун хойд бүсэд суудаг бол 1200 зүүн хойд бүсэд сууна. Хийдүүд ихэвчлэн музей маягаар ажиллана. Төвдөд аялж явахдаа тэнд өвөр Монголоос шилэн сургаж буй 2500 ламтай сүм хийдээр орсон билээ. Нэгтгэх мөн Монгол бөө мөрөглийг дэлхийд дахинаа түгээн таниулах зорилготой байгуулагдсан. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл анхны дээд хуралдаанаа зарлан хуралдуулснаас хойш сар хүрэхгүй хугацаанд санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой томоохон үйл явдал байсан юм. Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнг аймгийн Мандал сумын нутгийг дамнан орших бөгөөд Хүннүүгийн үеийн түүх соёлын олдвруудыг Үлгийн нутаг гэдгээрээ алдартай билээ. Эхэс дээдсийн алтан үлгийн нутаг ноён ууланд Хүннүүгийн үеийн 200 гаруй буш болон балгас тойр байгааг олж тогтоосон юм. Өө болон түшээ нот тэдний гэр бүлийнхэн нутгийн зэн олон нийлсэн 900 гаруй хүн эдээ цагааныхаа дээжийг өргөж ноён уул харахандаа сөвдөн өргөж уул ус авааны тахлаг тайлгын зам үеийн дагуу гүйсэн юм. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн цаашид санаачлан зохион байгуулах олон чухал ажлын эхлэл байснараа ноён уулын тахилга нь анхдагч түүхэн үйл явдал байлаа. 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ноён уулын гол овоонд Зайран инх заяа, дунд овоонд Зайран Эрдэнэ 2, Чинбат, Бэ Зоригт Батар нар бүллээ. Овоогоон сэргээгээд орон дэлхийгээ засаад тэнгэрийн овоо учраас 3 бэлтээ онгод тусгаад лус савдгийг сэргээ хөлийг тэнгэртэй нь холбон хийсэн байна. Ноён уулын бэлд байрласан гол хэсэг Зайран Чулуунбаатар ахалж байсан ба бусад оролцсон бөөнөр тахилга тайлгын зан үйл хийсэн юм. Овоон дээр болон тахилгын тусгай талбайд байрласан бөөнөр бөөлөх ажиллагаа нэгэн зэрэг эхэлсэн байна. Тэдний дараа удган ишийн хоёр Дамгаас өрнө тусгаалan буй зан үйл гүйцэтгэлээ. Тахилгын эдээ шүүс бэлтгэх ажлыг МХЗ Үлзий хотог нар зохион байгуулсан. Чулуунбаатар Зайран, Удган Бэ наран гэрэл Зайран Үлзий хотог нар аль бусдаас илүү бэлтгэлтэй иржээ. Оноо алдаа байсан ч анхны энэ тахилга Монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэнэ. Монгол бөөнөр хувь хуваа хичээн өөрсдөө ирдэг хэдийн шүтлэгтнэр сэтгэлээ хязгаарлаж ирсэн цаг үе ард тоцорч даяаршлын 900-д Монгол орныхоо онгон байгаль өвөг дээдсийн алтан үлгийг хамгаалах тэмцэлд санал нэгдэн оролцож байгаагаараа энэ ажиллагаа онцлог байлаа.
Монгол улсын төв нутгийн нэг болсон Монгол бөөгийн түүхтэй салшгүй холбоотой хүннүүгүй их гүрний алтан үлгээ амин сүнсийн шингэсэн энэ ноён уул бол бидний мандал бадар үгээрэл сүрэлтэй нарийн сэжмээр амин холбоотой билээ. Ноён уул бол Монголын түүх тусгалын үлгий болсон газараа хожим хамгаалахаар очиход бидний эсрэг нэгэн үеийн Монголын тагнуулын ерөнхий газрын дарга агсныг сөргүүлэн тавьсан байдаг. Тахилгын дараа Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч аргал сайхныг хэл сэргээр баривчлан хорсон түүхтэй. Хэн бүхэн анзаарахгүй хөшигнээ ард хүмүүсийн нүднээс талд ийм тэмцэл өрнөж байлаа. Эцсийн дүн ноён уулаа хамгаалсан бөө нарын тахилга амжилттай дууссан. Хүннүү гэдэг бол Монголын хамгийн эртний төр улсын нэг бөөгийн шүтлгийг төрийн гол шашин гэж шүтэж ирсэн. Ноён уул нь бол Монгол туурхтны төв бэлэг тэмдэг болсон дэлхийн нийтэд илэрхийлэгддэг. Энэ нутгийг монголчууд бид хамгийн их хайрлаж хамгаалж байх ёстой газар юм. Ноён уулын ай сав Монгол улсын хэмжээнд хамгийн их орцсон хөрстэй газар нутагт хамаардаг. Шинжилгээгээр ердийн түвшнээс 200 дахин их орцсон тогтоогдсон. Их хэмжээний алттай газар эргэлтэнд орсон Монголын хамгийн том соёлын өв устгахад хүргэсэн хэрэг. Ноён уул маань аюулын ирмэг дээр тулж ирээд байгаа бөгөөд бид ихэс дээдсийнхээ газрыг харийнханд сүйтгүүлсэн гонигт мөчийг үзээд байна. Тийм учраас нутгийн ардууч гэсэн дэлхийн нэртэй эрдэмтэд ч гэсэн энэ уулыг хамгаалахад онцгой анхаарал тавьдаг. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн хамгийн анхны нэгдсэн тахилга байв. Зохион байгуулалтын хувьд алдсан онсон зүйл бий. Хамгийн гол нь цаг нь бол Монгол их орныхоо төлөө бие сэтгэлээ зориулах асар их хүч байгааг харуулснараа энэ тахилга түүхэн ач холбогдолтой байлаа. Монголчуудын сонорт өгөх хэрэгтэй. Тэгээд энэ ноён ууланд эртний хүн гүрний түүхийн том цогцлбор байгуулах ажлыг энэ дээдсүүдэд тавих хэрэгтэй. Ноён уулын тахилгаар Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ажил үйлсийн гараа эхэлж байна. Нэгдлийн зан үйлд эвлэгдэн нэгдэхдээ ийм хэмжээний ажлыг хийж эхэлж байгаадаа бөөнөр иргэд баярлж байсан. Тахилгын ажиллагааг Монгол бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч аргал сайхан, дээдсийн зөвлөлийн гишүүн Гомбатар, Түнбаяр нар ажиллав. Монгол их хаадын онг шарал байгаа газар тахилгад оролцогчид хуран цуглуулж нээлтийн ажиллагаагаа морин хуурын дуугархан эхэлж их бэлэгдлийг хүсэмжилсэн билээ. Ноён уул бол соёлын маш том өв юм. Тиймээс ухаж түнхийг хатуу цэрлэх цэг тавих ёстой гэж бөөнөр үзэж байлаа. Тийм сэтгэлээр оролцогчид хандаж байв. Арга хэмжээ зохион байгуулагчид ноён уулыг судалж, ном бичсэн эрдэмтэнтэй уулзаж зөвлөгөө авсан төдийгүй нутгийн эзэд болсон хөгшчүүлээс зөвшөөрөл авсан юм. Нутгийн хөгшчүүл уул усаа дахих газар орны бортаа саад ямар байгааг мэддэг баялаг уламжлалтай билээ. Бөөгийн Тэнгэрийн сүлдэрийн Оюнбаатар, Баярмаа, Инхмаа, Чинбаатар нар дахиг ажиллагаанд хамтарч ажилласан байна. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс ноён уулын тахилгыг зохион байгуулах тухай хэвлэлийн байгуурал хийсэн билээ. Нээлтийн арга хэмжээ, урлаг соёлын тоглолт, тэнд ажиллах дуу өсгөгч техникийн асуудлыг Монгол улсын ардын жижигчин их тайван хариуцсан хэлээ. Тусгаалын төлөөлөгч томилж, зүүн хораагийн засаг даргын тамгийн газар цагдаагийн хилцсэн онцгой байдлын тасаг Центрийн Голд компанид албан бичиг өгч уулзалт ажиллага хийсэн байна. Центрийн Голд компани хамгаалтын бүсээ босгосон бөө нарыг тахилга үлдэх боломжийг олгов. Дээдсийн орон минь амгалан байдаг босов. Дэрэгдэг л ус авдаг минь хамгаалдаг босов. Хүндсэн бүхэн хорлол ундаг босов. Ховдог санаатнуудыг тэнгэр гисгээдэг босов. Их онгодын хүч, ирч аван эргэл, лус савдаг минь хүч төрөн нэм. Хасын ирчмээр их үйлмэн хөдөл харанхуйн орноос бид их хүчийг дуудаж байна. Хүннүүгийн үеэс өнөө хүртэл уламжлагдсан исэн өвд дээдсийн амин сүнс минь биднийг мөршөө.